Одоо энэ хоёр том гүрний дунд байж ингээ монголчууд байгаад л амьдраад л сайхан амьдраад байх. Яагаад уусаагүй? Нүүдэлчин соёлоо яагаад алдахгүй байгаа юм бэ? Ингээ судалсан чинь монголчууд ерөөс энэ морьтойгоо байсан учраас л монголчууд ерөөс энэ дэлхийд эзлэгдээгүй юм байна л. Одоо морь унах ач тус бол маш их л дээ. Одоо миний өвөгийн зохиос Эрдэмтэн доктор Жамин Шарав гэдэг энэ Монгол адууны ач тус гэдэг энэ ширээн дээр байгаа судар. Ер нь бидний цаашдын зорилго бол энерги боловсролын сургуульд энэ Монгол ахын боловсролыг хичээлийг оруулах зорилготой. Нэг байнгын дөрөөн нэг Монгол хүн л дөрөөн босож явдсан шүү дээ. Байнгын дөрөөн нэг босож ингэ сууж явдаг учраас хоёр өвдөг нь сайн ажиллаад ер нь хөл мууддаг. Ер нь хүний суудлын өвдөг сайн ажиллахгүй бол одоо тэр хөл мууддаг байхгүй. Өвдгөн дээр нэг дөрөөн жийж явдаг учраас өвдгөний булчин сайн одоо шүрмс сайн ажиллаад булчин юм шүрмс явж өвдгөөрөө сайн ажиллаад тэр хөл ерөөс мууддаг. 80-90 хүрчээл насны ирэхээр нуруу нь бүхтийцэн таяг толдгуул тийм явдаг байсан монголчууд. Тийм юм. За төрөө булчиргаа өсөлтөд өвчин нэг хөрдгүүн ер нь монгол хүний эр хүний өр тогтоох чадвар 80 нас хүртэл байдаг гэж. Дээр нэг 80-тай, 70-тай, 90-тай гэл тэр нэг 80-тай, 90-тэй гаргасан хүүхдүүдэд гэж нэрлэдэг байсан. Нэр өгдөг байсан. За морь унсан хүний цагаан мах ерөөсөн гардаг. Одоо сүүлийн үеийн юу лээ шамбрам байхаа тий. Энэ өвчин ерөөсөн хөрдгөө морь унсан. Ер нь зайдан морь унах чинь маш сайн. Одоо тэр морины хөлс бол сайн. Дайлангуяа эмхтэй хүн азарган өрөө унаад хөлсийг гарч шогшчиход савны өвчин хөрдгөө. Цагаан махны өвчин хөрдгөө. Эрэгтэй хүн байцсангүй унаад хөлсийг гарч шогшоход одоо төрөө булчиргаа өсөлт өвчин хөрдгөө, цагаан махны өвчин хөрдгөө.